нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоож, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр нь төсвийн доктортой байдлын тухай, хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль нийцсэн байдал болон хэрэгжүүлэх санхүүгийн их үүсвэрийн талаарх тооцоо судалгааг үндэсний аудитын газар хянаж, хуулийн хугацаанд дүгнэлт гаргалаа. Мөн цагдаагийн болон онцгой байдлын алба хаагчид, тагнуулын байгууллагын ажилтнууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, сонгуулийн үеийн хамгаалалт, аюулгүй байдлыг ханган ажилласан болно. Ерөнхийлөгчийн ээлж сонгуулийг хуулийн дагуу ил тод шударга зохион байгуулахад хүчин зүтгэл гарган ажилласан бүх хүмүүст сонгуулийн ерөнхий орооны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлж сонгуулийг сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, Улсын их хурлын 2017 оны 14-р тогтоолт заасны дагуу сонгуулийн автоматжуулсан системээр зохион байгуулж явууллаа. Тагнуулын ерөнхий газар, мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, тус хорооны дэргэдэх мэдээллийн технологийн төвийн хамтарсан ажлын хэсэг санал тоолох төхөөрөмж, бүртгэлийн техник хэрэгслийг хууль заасны дагуу нэг бүрчлийн шалган туршиж баталгаажуулан гэрчилгээ олгосон болно. Монгол Улсын сонгуулийн ерөнхий хороо, сонгуулийн тухай хууль болон сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиудыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө хуваар гарган баталж, сонгуулийн хороод төв болон салбар комисс, мэдээлэл технологийн баг, даамлын сургалтыг аймаг нийслэл сум дүүргүүд зохион байгуулж ажиллалаа. Бүх шатны сонгуулийн хороод ерөнхийлөгчийн ээлж сонгуулийн бэлтгэлийг хангах, сонгуулийн хууль тогтоомжийг сурталчилан таниулахад үйл ажиллагаагаа чиглүүлж, энэ ажилд холбогдох төрийн байгууллага албан тушаалтны дэмжлэг тусалцааг авч ажиллалаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж, саналаа хэрхэн өгөхийг тайлбарлан таниулах сурталчилгааг тогтмол явуулж, сонгуулийн хуулийн талаар цовруул нэвтрүүлэг хийж, сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалсан уриалгыг нэрийн жагсаалтанд бичигдсэн нийт сонгогчдод хүргэлээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн ээлж сонгуулийн үйл явцыг дэлхийн улс орнууд анхааралтай ажиглан харж байлаа. Энэ удаагийн сонгуулийг ажиглахаар гадаад дотоодын өргөн бүрэлдэхүүнтэй ажиглагчдын баг бүртгүүлэн эрхээ авч ажиллалаа. Тухайлбал Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо, Азийн сонгуулийн байгууллагуудын холбоо, Европын парламент, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамбле, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институт, хүний эрхийн алба зэрэг олон улсын байгууллагуудын болон Америкийн нэгдсэн улс, Канада, Оросын холбооны улс, Киргиз, Бүгд найрамдах Солонгос улс, Япон зэрэг 37 улс орны ажиглагчид болон сонгуульд оролцож буй улс төрийн намуудаас томилогдсон 17,947 ажиглагч бүртгүүлж санал ах байруудад ажиллалаа. Ерөнхийлөгчийн ээлж сонгуулийг зохион байгуулахад аймаг нийслэл сум дүүргийн сонгуулийн хороод нийт санал авах байрууд болон оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар, үндэсний аудитын газар, цагдаагийн ерөнхий газар, тагнуулын ерөнхий газар, хил хамгаалах ерөнхий газар, зэвсэг түвшний жанжин штаб, улсын дээд шүүх, эрүүл мэндийн яам, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зэрэг төрийн байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн сайн ажилласан гэж Монгол Улсын сонгуулийн ерөнхий хороо үзэж байна. Ерөнхийлөгчийн ээлж сонгуулийн бэлтгэлийг хангахад улсын их хурл, засгийн газар, гадаад харилцааны яам, сангийн яам, эрчим хүчний яам, бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын хамгаалын газар, Монгол шуудан төрийн өмчт хувьцаат компани, Үүрэн телефоны компаниуд, Ария Монголиа компани, зэвсэг түвшний 303 дугаар анги, төр засгийн үйлчилгээний автобус, засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар, Медас төрийн бус байгууллага, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд идэвхтэй дэмжиж тусалцаа үзүүлж ажилласныг зориуд цохон тэмдэглэж байна. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ, Улсын их хурл суудлал бүхий Монгол ардын нам Мегомбийн холтыг, ардчилсан нам Халтмаагийн Баттуулгыг, Монгол ардын хувьсгал нам Сайнхүүгийн Ганбаатарыг тус Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэнийг сонгуулийн ерөнхий хороо 2017 оны 5 дугаар сарын 14, 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж нэр дэвшигчээр бүртгэгдсэн тухай шийдвэр гаргаж
2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нэр дэвшигчид үнэлгээг нь гардуулсан болно. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөөр тайлбарлан таниулах сурчлагыг хуулийн хугацаанд зохион байгууллаа. 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болсон Монгол улсын ерөнхийлөгчийн ээлж сонгуульд нэрийн жагсаалтанд бичигдсэн сонгогчдын 68.27% нь буюу 1,357,788 сонгогч оролцож саналаа өгсөн. Санал өгсөн нийт сонгогчдоос ардсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга 517,478 санал буюу 38.11%. Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Мегомбийн хол 418,748 санал буюу 30.32%. Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Сайн хуугийн Ганбаатар 409,899 санал буюу 30.19% санал авч нэр дэвшигчдийн хинэнч саналаа өгсөн нийт сонгогчдын олонхын санал аваагүй тул Монгол улсын үндсэн хуулийн 31-р зүйлийн 5, сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105-ын 2 дахь хэсэг заасныг үндэслэн Монгол улсын сонгуулийн ерөнхий ороо 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж 43 дугаар тогтоолоор дараах шийдвэрийг гаргасан болно. Үүнд 1. Монгол улсын ерөнхийлөгчийн ээлж сонгуулийн 2 дахь санал хураалтыг 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр явуулахаар. 2. Монгол улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсдаа сонгуулийн эрх үхүү иргэдэд санал авах 2 дахь санал хураалтыг 2017 оны 7 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд явуулахаар. 3. Анхан шатны сонгуульд оролцож нийт сонгогчийн хамгийн олон санал авсан ардсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга, Монгол Ардын намаас нэр дэвшигч Мегомбийн инх болд нарыг 2 дахь санал хураалтанд оруулахаар тус шийдвэрлсэн. 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр болсон Монгол улсын ерөнхийлөгчийн ээлж сонгуулийн 2 дахь санал хураалтанд нэрийн жагсаалтанд бичигдсэн сонгогчдын 60.67% нь буюу 1,207,787 сонгогч оролцож саналаа өглөө. Монгол улсын сонгуулийн ерөнхий хороо ерөнхийлөгчийн 2017 оны ээлж сонгуулийн дүнг нэгтгэхэд ардсан намаас нэр дэвшсэн Халтмаагийн Баттулга 611,226 сонгогчийн санал буюу сонгуульд оролцсон нийт сонгогчийн 50.61%, Монгол Ардын намаас нэр дэвшсэн Мегомбийн хол 497,067 сонгогчийн санал буюу сонгуульд оролцсон нийт сонгогчийн 41.16%-ийн санал авсан дүн гарч байна. Монгол улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлж сонгуул нь Монгол улсын үндсэн хууль, сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжинд бүрэн нийцсэн хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон гэж Монгол улсын сонгуулийн ерөнхий ороо үзэж байна. Монгол улсын сонгуулийн ерөнхий ороо 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаараа ерөнхийлөгчийн ээлж сонгуулийн дүнг хэлэлцэн сонгуулийн тухай хуулийн 146 дугаар зүйлийн 146-гийн 1, 147 дугаар зүйлийн 147-гийн 1 дахь хэсэг, сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-гийн 4-ийн 7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12-ийн 3 дахь хэсгийг тус үндэслэн Монгол улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлж сонгуулийн 2 дахь санал хураалтанд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан Халтмаагийн Баттулгыг Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийн хүлээн зөвшөөрүүлэхээр улсын их хурлд өргөн мэдүүлэх шийдвэр гаргалаа. Монгол улсын сонгуулийн ерөнхий ороо энэхүү шийдвэрийг 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн болно. Монгол улсын үндсэн хуулийн 31-р зүйлийн 5 заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал тавьсан баярлалаа. Содон цэрэн дарга баярлалаа. Төрийн байгуулалтын байнгын хороо санал дүгнэлт гаргасан. Санал дүгнэлтийг Нямаагийн Инкол гишүүн танилцуулна. Нямаагийн Инкол гишүүнийг эндэрт урьжээ. Улсын их хурлын дарга гишүүдээ сонгуулийн тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147-гийн 2 дахь хэсэг заасны дагуу сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан ардчсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгыг Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг сонгуулийн ерөнхий хороо 2017 оны 17 дугаар сарын 9-ний өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн билээ.
Төрийн байгуулалтын байнгын ороогүй асуудлыг Монгол Улсын их хурлын чуулганы хоролдооны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33-ийн 1-р хэсэг заасны дагуу хэлэлцсэн байнгын хорооны дүгнэлтийг Улсын их хурлын чуулганы нэгдсэн хоролдоонд танилцуулж байна. Байнгын хорооны хоролдооны үеэр Улсын их хурлын гишүүн Лүндэ Жандсан, Мөнхбат, Зандан Шитар нар сонгуулийн хуулиудыг нэгдгсэн зохион байгуулахад хүндрэлтэй байсан эсэх талаар, сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгох талаар, олон улсын ажиглагчдын хорооноос тус сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой дүгнэлт гаргасан ба түүний дагуу цаашд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар асуулт асууж хариулт авлаа. Улсын их хурлын гишүүн Мөнхбат, Баасанхүү нар Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн асуудлыг авч хэлцэх нь зүйтэй талаар, Улсын их хурлын гишүүн Оюун Эрдэнэ сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжид сонгуулийн талаар наривчилсан дүгнэлт гаргаж төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх талаар, шинээр сонгогдсон болон бүрэн эрхэнд дуусгар болж байгаа ерөнхийлөгчид хамтарч тодорхой хугацаагаар ажилтдаг байх талаар, мөн Улсын их хурлын гишүүн энэ их хуульд сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгох шаардлагын талаар саналаа хэлсэн болно. 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр явагдсан Монгол Улсын ерөнхийлөгчийн анхны сонгуулийн 2 дахь санал хураалтад сонгогчдын нэрийн жагсаалд бүрдэгдсэн нийт сонгогчдын 60.61% нь саналаа өгч, 67% нь саналаа өгч, нэр дэвшигч Алтмаагийн Батбулга 50.61% буюу олонхын санал авсан тул Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг байнгын хорооны хоролдоонд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд олонхын санал авсан нэр дэвшигч Алтмаагийн Батбулгыг Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хилцсэн баталж өгөхийг хүсье. Анхаарал тавьсан баярлалаа. Инкол гишүүнд баярлалаа. За, би нэгдсэн уралдаанд оролцож байгаа албаны хүмүүсүүдийг танилцуулъя. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Содон Цэрэн, сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Болцаахан, сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Бэлэгт, сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны дарга Баяндүүрэн, сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэл технологийн төвийн захирал Эрдэнэт нарын албаны хүмүүсүүд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байна. Одоо сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэл болон төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж асуулт асууж үг хэлэх гишүүд байвал нэрээ өгье. За, Сүхбат. За, Эрдэнэ гишүүнээр таслаа. Сүхбат гишүүн асуулт тавьж үг хэлье хамтдаа. За, баярлалаа. За, энэ удаагийн Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд сонгуулийн ерөнхий хорооны дарга Содон Цэрэн дарга ярьж байна л да. Энэ хуулийн дагуу болсон энэ сонгуул гэж. Хууль бус ажиллагаа зөндөл болсон шүү дээ. Энийг яагаад та ярихгүй вэ? Энд нэг хариулт өгөөрэй. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа зүйл бол ердөөсөө энэ эрх барьж байгаа намууд, заарчилсан нам, Монгол Ардын нам, Монгол Ардын хувьсгалт нам гэдэг энэ намууд шинжлэхгүй болохоо ичжээ. Ямар муухай сонгуул болов. Ард түмний сэтгэлийг харлуулсан, бие биенээ дайрч доромжилсан. За, тэгэл мөнгө төгрөг тараасан. Танаа мана гэх юм байхгүй шүнд бол. Энэ шинжлэлт хийхгүй бол болохоо ичжээ. Дараагийн 20 оны сонгуул, дараагийн ерөнхийлөгчийн сонгуул ийм байдалтай болох юм уу? Ингмэргүй байгаамаа. Тэгээд ард түмнээ цаашдаа ард иргэд энэ улс орноо хүндлэх хэрэгтэй. Өнөөдөр мөнгө төгрөг аваад санал өгдөг тийм одоо ёс суртахуунтай ард иргэд байхаа байсан биш. Өнөөдөр мөн чанарыг, шудраг ёсыг, хариуцлагыг л ард иргэд биднээс нэгтгэг болж. Энэ тал дээр Содон Цэрэн дарга та нэг хариулт өгөөч. Хууль ёсны шудраг сонгуул болсон л гээд байх юм. За, миний хэлэх зүйл энэ. За, Содон Цэрэн дарга. За, Сүхбат гишүүний асуултанд хариулъя. Сонгуулийн ерөнхий хороо хуралдаад 2017 оны ерөнхийлөгчийн ээлж сонгуулийг хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон гэж үзсэн. Тийм учраас шийдвэрээ гаргасан. Үндсэн хуулийн 31-р зүйл сонгуулийн тухай хууль заасны дагуу зохион байгуулалтын бүх арга хэмжээг авч ажилласан. За, 26-нд болсон санал хураалтаараа бол
3 нэр дэвшигчээч хэн ч олонхын санал аваагүй учраас үндсэн хууль заасны дагуу 2 дахь санал хураалтыг бол зохион байгуулсан. За 2 дахь санал хураалтаар бол одоо олонхын санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзнэ гэсэн үндсэн хуулийн заалтын дагуу бол бид ингээ өргөн мэдүүлж байгаамаа. За ер нь бол сонгуулийн ерөнхий ороо бүх шатны сонгуулийн хороод би бол зохион байгуулалтын хуулийн дагуу зохион байгуулалтаа хийж ажилласан гэж үзэж байгаа. Сонгуулийн ерөнхий орооны хуралдаан дээр ч гэсэн энэ асуудлыг бол одоо зохион байгуулалтынхаа арга хэмжээг хуулийн дагуу хийсэн гэж үзсэн. За мөн энэ сонгуулийн байгууллагад ажилласан 25,000 гаруй төрийн албан хаагчдыг бол бас хуулийн дагуу ажилласан гэж бид үзэж байгаа. Энийг бол илтгэлтэй дурдсан гэдгийг танд хэлье. Мөнх бат гишүүн. За бүх хүмүүст улсын их баяр наадам ардын өвсгөл 96 жилийн баярын мэндийг хүргье. За би нэг асуулт байхгүй. Би зүгээр нэг санал хэлье гэж бодсон. За энэ жилийн Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуул бол их олон юмны анхдагч сонгуул боллоо гэж бодож байна. Анх удаага 2 шаталтай ерөнхийлөгчийн сонгуул боллоо. Анх удаага маш их хар шороохоо бие биенрүүгээ цацсан сонгуул боллоо. Яриад байвал анхдагч юмар их дүүрэн анх удаагаан эрүүгийн гэмтэрэгд шижигднэр татагдсан хүн төрийн тэргүүн болж байна гэд ингээ яриад байвал. Тэгээд яг сонгуул ингээд өнөөдөр дуусч байна. Сонгуулийн маргааш амьдрал эхэлж үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Хэдхэн хоногийн дараа наадам дуусна. Наадмын маргааш намрын өвлийн ихэд ажлууд эхэлнэ. Тийм учраас цаашдаа Монгол улс бол парламентын засаглалтай орн. Сүүлийн энэ нэг хэдэн жил үе үеийн ерөнхийлөгчнөр өөрсдийнхөө эрх мэдлийг батгахын төлөө янз бүрийн алхам хийж дайралт хийж зүтгэсээр байгаад янз бүрийн хуулинд өөрчлөлт оруулсаар байгаад Монгол улс өнөөдөр ерөнхийлөгчийн засаглалтай ч юм уу парламентын засаглалтай ч юм уу ямар улс орн бэ гэдгээ мэдхээ болцсон байж байгаа. Тийм учраас улсын их хурл энэ төрөв барьж байгаа намын бүлгүүд за бие даагч нэр дэвссэн гишүүд одоо энэ үндсэн хуулиа өөрчилж цэгцэлж сонгуулийн хуулиа цэгцэлж авах хэрэгтэй. Сая сонгуулийн булхаал өөр боллоо гэхэд шүүх эцсийн шийдвэр гаргадаг. 14 хоногийн дараа шүүхийн мэдээлэлээ хүлээж аваад дахин дав заалтах гэсээр хөтөл сонгууль нь дуусчдаг. Ийм л сонгуультай 2 дугаар шатны сонгуул болоход зохицуулсан ямар зохицуулт байхгүйгээр үндсэндээ энэ сонгуул руу ороод дуусч байна. Тийм учраас бол цаашдаа энэ одоо асуудлуудыг цэгцэлж авах. Саяны Сүгбат гишүүний хэлдэг тэр одоо мөнгө төгрөг хэдэн тэрбумаар нь мөнгө төгрөг илрээл гараад баригдж яхад ямар ч арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалт байхгүй. Ингэж явсаар бол сонгуул дуусчих жишээний. Тэгэхээр энэ цаашдаа нэг Монголын улс хуультай улс юм бол төртэй улс юм бол төр шиг төртэй байя гэвэл энэ хэдэн хуулиудаа нэн яралтай өөрчлөлт цэгцлэх ийм шаардлага бол улсын их хурлын өмнө ирж байна. Энийг одоо тэр нам энэ нам манай танаа гэхгүйгээр энэ нэг Монголын төрийг одоо эмх зэгстэй хариуцлагаа үрдэг, ачаагаа үрдэг. Улс төрийн сонгуул бол шоу биш. Жинхэнэ хариуцлагатай сонгуул болдог энэ алхмуудыг нь бол улсын их хурл нэг яралтай хийж өгөх цаг нь болжээ. Дээрээс нь энэ парламентын засаглалтай улс орн юм бол дэлхийн парламентын засаглалтай улс орны жишээ ямар байдгийг тэр жишгээр цаашаа хөгжихгүй бол Монголын төрд итгэх ард түмний итгэл сонгуулийн дүн болгоноос одоо харахад буурч байна. Өнөөдөр Монголын нийт сонгогчдын бараг 4.1% дэмжлэгийг авсан хүн төрийн тэргүүн болж байгаа жишээний. Тэгэхээр ард түмэн төрд яаж итгэж гин улс төрчдөд бас яаж итгэж байгааг нэг илэрхийлэл энэ байж магадгүй. Тэгэхээр энийг одоо цаашдаа нэг яралтайгаар үндсэн хуулинд өөрчлөлт оруулах цаг нь болжээ. Орон дээр явж байгаа ард түмнэр хэлэлцүүлж байгаа энэ төслөө улс төрийн намууд улам шуурхайлах цаг нь болжээ л гэдгийг одоо хэлье да. За Мөнх бат гишүүн үг хэллээ. Цэрэнбат гишүүн. За Монгол улс төр төснийхөө уламжлалаар Монгол төрийн тэргүүнээ сонгуул болж өнгөрлөө. Харин энэ сонгуул маань Монгол улсын үндсэн хуулийн заасан хэд хэдэн зүйл заалтыг зөрчсөн сонгуул болж өнгөрлөө гэдгийг хэлье. Ард түмний
ив нэгдлийг илэрхийлэгч мөн гэсэн 30 дугаар зүйл заалтынхаа яг эсрэг нэр дэвшигч гарлаа гэдгийг хэлье. За дээр нь сонгуулийн ерөнхий хороо маань бас хатуу зөвдөн зөв байх хэрэгтэй байна. Асуулт байна. Яагаад 7 сарын 9-нд гэж эхэлж тов зарлчаад 7-нд болгосон бэ? Энэ дээр хариулт өгөөч. Хэдэн сонгуулийн ерөнхий хорооны гишүүн байгаад 7 сарын 9 гэж тогтоол гаргачаад дахиад 7 гэхэд яг хэдэн гишүүн байсан бэ? Тэн дээр нэрээ өгөөч гэж хэлжээ. За хоёрдугаарт нь үндсэн хуульд байдаг хууль дээдлэгээс хайцсан бэ? Сонгуулийн сурталчилгаатай холбоотой олон зүйл залт зөрчсөн. Гэтэл цааш энэ сонгуул шудраг боллоо гэдэг байна. Шудраг биш гэдгийг Монголын ард түмэн бүгд мэдж байгаа, ярьж байгаа. Одоо дарамж талдаанд боловч ултаана гэдгээр нөгөө бүгдээрээ нийлээд харлаа, үзлээ, юу болсныг нь. Одоо бид бурууд нь буруу, зөвдөн зөв байхгүй бол Монголын хойч ирээдүй юунд итгэж явах юм бэ гэдг дээр хариулт өгөөч. Дараа нь та хэллээ. Гадна дотны ажиглагчд байсан гэж. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын мэдээлэл гарсан. Сонгуулийн эхний шатны маргааны асуудал шийдэгдээгүй байхад дахин сонгуул зарласан нь одоо хууль зөрчсөн гэж юу гэдэг бодит олон улсын хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх магадaltaй байна гэж. Нөгөө олон хэрэгүүд яах вэ? Энэний араас сонгуулийн ерөнхөөрөө явах уу, явахгүй юу гэдэг дээр хариулт өгөөч гэдэг. За дараа нь цаашдаа бид энэ сонгуулийн дүн болоод эхлэнгүүд өмнөх алдаагаа мартаад хоорондоо бантан болсноос болж Монголын төр, Монгол орн урагшлахгүй байгаа гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. Энэ дүн хичнээн өргөн барьсан ч гэсэн энэ сонгуулийн үед гарсан алдаа дутагдлын чи би гэлтгүй Монголын ард түмэн сонгуулийн ерөнхийлөө бүр эрхийг хугацаанд нээлттэй мэдгдэх ёстой шүү. Сонгогчдоо бүгд энийг нь аль бие осоо тэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр танилцуулах ёстой. Ингэжээд би цаашдаа зөвхөн 4 жилийн сонгуул биш Монгол улсын 400 жилийн ирээдүйн төлөө бид энэ удаа зөв шудраг хууль дээдлэн зарчмыг тогтоох хэрэгтэй байна. За тэгээ баярлалаа. Содон цэрэн дарга 80 дугаар ангирхан хариулъя. За. Юу үндсэн хууль заасны дагуу нэр дэвшигчдээс хинж олонхийн санал аваагүй бол 2 дахь санал хураалтыг явуулна гэж заасны дагуу бол сонгуулийн ерөнхиөрөө хуралдаж хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчийг 2 дахь санал хураалтанд оруулсан. За хугацааны хувьд бол бид нар бол 9 гэж тооцож сүүлийн хугацаа 9 гэж тооцож сонгуулийн ерөнхиөрөө бол шийдвэрээ гаргасан байсан. Гэтэл зарим улсын их хурлын гишүүд, зарим намууд, төрийн бус байгууллагууд иргэдээ эсвэл шаардлага ирсэн. Хэрвээ 9-нд явбал сонгогчдын эрдэс бол хүрэлцэхгүй. Тийм учраас бол та нар энэ хугацаагаа дахиж авч үзээч гэсэн ийм хүсэлт шаардлагууд ирсэн. Мөн гадаад байгаа иргэдээс санал авах төв комиссаас бол бас хүсэлт ирсэн. Бид нар гадаад байгаа иргэдээсээ 4 давна гэсэн. За онгоцны ирээсийн нислэг олон улсын энэ нислэгүүдийн хуваарьд ингээд зохицуулахаар ганцхан 4-ний өдөр авч болохгүй байна. Тийм учраас бол хугацааг бас 5 болгож өгөөч. 4 дээр нэмээд 5 болгож өгөөч. Зарим улсад бол саналын хуудас 4-ндөө очиж 4-ийнхээ орой очих нь. Тийм учраас саналын хуудас очсны дараах өдөр 5-нд болгож өгөөч гэдэг ийм хүсэлтүүд бол олон ирсэн. За энэ ийм учраас бол сонгуулийн ерөнхий ороо хуралдаад энэ хүсэлт шаардлагуудыг авч хэлцээд гадаад байгаа иргэдийн саналыг авах юм дээр 4 дээр 5 гэж 2 өдөр болгосон. За мөн энэ саналын хуудсыг хүргэх тээврийн компаниудтай ярьсан нислэгийн хуваарьтай зохицуулж тэгээд 7-ны өдөр байхаар бол шийдвэрсэн гэдгийг хэлээ тий. За энэндээ бол сонгуулийн ерөнхий ороо, сонгуулийн байгууллагууд, төв комиссүүд бол амжиж сонгогч иргэдээсээ бол саналыг авсан, мөн гадаад байгаа иргэдээсээ бол саналыг авч амжиж тоосон гэдгийг хэлээ. За олон хороо шийдээд сонгуулийн төв байгууллагын хуулийн дээр бол сонгуулийн ерөнхий орооны ажлын гол хэлбэр нь бол хуралдаан байна. Хуралдаанаараа асуудлаа хэлэлцээд олон хороо шийдвэр гаргана. Олон хороо шийдвэр гаргасан
шийдвэр тогтоолтоор сонгуулийн эрх орны дарга нарийн бичгийн дарга гар үсэг зурнаа гэсэн ийм хуультай учраас энэ дагуу явсан гэдгийг хэлье. За хоёрдугаар асуулт энэ олон зөрчил гарсан гэж байна. За ерөн сонгуулийн тухай хуулийн 117-гийн 1-ээр зөрчлийг цагдаа шалгана шүүгч шийдвэрлэнэ гэсэн ийм залттай. 117-гийн 1-2 дээр бол байдаг. За энэ дагуугаа бол цагдаагийн байгууллага дээр бол гомдлууд ирсэн. За энийг нь бол шалгаад шийдвэрлээд явж байгаа. За энэ бол бас нэлээд одоо шүүхийн хуулийн дагуу бол бас нэлээд үргэлжлэх процесс баг. Та бүхэн мэдж байгаа их хурлын шүүхийн их хурлын маргаан бол 4 жил үргэлжилдэг. Ийм юутай хуулийн зохицуулттай. Тэгэхээр энэ бол одоо цагдаа дээр бол шалгаж байгаа асуудлууд бол байгаа. Биднэрт ирсэн мэдээлэлээр 600 гаруй өргөдөл гомдол ирсэн. Төрүүцээс нь шалгаад шүүх шийдвүүлээ явж байна гэсэн. Тэ. За ер нь бол тэр Замдан шитрэг шүү. За цагтаа багтсангүй. За юуны өмнө Монголын төр төсний их уламжилт баяр наадам ардын хувьсгалын 96 жилийн ойн баярын мэндийг төвшүүлье. За сонгуулийн ерхий хороо төрийн байгуулалтын байнгын орооноос асуулт байна. За Монгол улсын үндсэн хуулийн 31-ийн 1 зааснаар ерөнхийлөгчийн сонгуул 2 шаттай байна гэж. Нэгдүгээр шат нь бүх ард нийтийн сонгуул болчлоо. Хоёрдугаар шат нь одоо энэ улсын хурлаар хууль батлахын процесс сонгуул юм уу, санал хураалт юм уу? Аль эсвэл төрийн ёслолын ажиллагаа юм уу? Энийг сонгуулийн ерхий хороо юу гэж үзэж байна? Хоёрдугаарт нь олон улсын ажиглагчид Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч нар энэ сонгуул бол хууль эрх зүйн тодорхойгүй орчинд боллоо гэж дүгнэсэн. Энэ дотор энэ үндсэн хуулийн саяны асуудал, за энэ сонгуультай холбоотой гарсан асар олон маргаанууд, энэ хууль бус үйлдэлүүд хэнийг хингэлдэг одоо ийм зах замбрааг үйл явдууд боллоо гэж олон улсын ажиглагчид гадаад дотоод ажиглагч нар дүгнэж байна. Тэгэхээр энэ сонгуулийн хуулийн талаас, хоёрдугаар үндсэн хуулийн талаас сонгуулийн ерхий ороо төрийн байгуулалтын байнгын ороо юу гэж үзэж байна? Тайлбар өгнө үү? Ер нь Монголын төр ёс, төр дээдлэх ёс гажуудаж ард түмний төр дэдэх итгэллийг алдагдсан байгааг харуулсан ийм сонгуул боллоо. Хаана асар том дүгнэлтийг шаардлагатай. Ийм учраас төрийн байгуулалтын байнгын орон дээр үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал, үндсэн хуультай холбоотой ард нийтийн санал асуулга явуулах гэж байгаа тооцогдсон асуудлууд, за энэ цаашдаа энэ сонгуул, ерөнхийлөгчийн сонгуул, ер нь энэ эрх мэдлийн тэнцэл хуваарлалт, энэ зарчмуудын талаар ер нь сонгуулийн ерхий ороотой энэ ард нийтийн санал асуулга явуулах ч гэсэн зөвлөлдөж байсан. Ер нь цаашдаа энэ сонгуулийн хууль, үндсэн хуулийг нэмэлт өөрчлөлт орох асуудлаар төрийн байгуулалтын байнгын ороо ямар байр суурьтай, ямар бодлого чиглэлтэй байна гэдгийг тодорхойлж байна. 80 дугаар микрофон Султан цэрийн дарга хариулъя. 4 минутанд багтаж хариулах хэрэгтэй Султан цэрийн дарга. За ойлголоо. Замдан шатар гишүүний асуултанд хариулъя. Монгол улсын үндсэн хуулийн 31-ийн 1-д ерөнхийлөгчийн сонгуул 2 үе шаттай байна гэж заасан. За нэгдүгээр үе шатны талаар бол үндсэн хуулинд бол маш тодорхой зохицуултууд бол байдаг. Харин хоёр дахь үе шатны талаар бол зохицуулт байдаггүй. За харин сонгуулийн тухай хуулийн 9-ийн 3 дээр бол хоёр дахь шатны сонгуул гэж анхан шатны сонгуульд оролцсон саналаа гаргасан сонгогчдын олонхын санал авсан нэр дэвшигчийг ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж улсын их хурл түүний бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргахыг хэлнэ гэж заасан. Тэгээ энэ үндсэн хуулийн дээрээ бол энэ байхгүй, сонгуулийн тухай хуулиараа бол энэ зохицуулагдаж явж байгаа гэдгийг хэлье. Байнгын ороо энэ инкул гişүн. Сая хоёр асуудлыг хэлцэхээр байнгын хором дээр гарсан гол асуудал бол ерөөсөө эрх зүйн зохицуулалт бол их тодорхой биш байна. Энэс болоод энэ сонгуулийн сурталчилгааны явцад гарсан хуулийн олон зөрчлүүд одоо тэр шалгаж байгаа 600 гад асуудал байгаа гэж байна.
энийг шалгах ямар ч боломжгүйгээр эцэл шийдвэрлэх боломжгүйгээр хоёр дахь шатны санал хураалт айгүй бол дараагийн дахин сонгуул явах ийм зүйлүүд байна гэдгийг бол баг байнгын хорон дээр өгүүлсэн гишүүн болгон ярьсан байгаа. Түрүүчийн сонгуулийн дараа сонгуулийн ерөнхий хорооноос санал болгоод төрийн байгуулалтын байнгын хорон нэр бүхий гишүүд боловсруулад эхний ээлжинд ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг тусад нь батлая. Энэ зохицуултуудыг илүү боловсронгуй ойлгомжтой болыг ингээд нэлээ явсан. Тэгээ харамсалтай нь манай энэ улсын их хурлын нэг дэмжээгүй орхисон. Тэр бол буруу байжээ гэдгийг харагдаж байна. Ер нь бид нар цаашдаа Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулах асуудлыг ярихдаа, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлаа ярихдаа энэ сонгуулийн хуулиудыг тусад нь олгоод илүү наривчсан зохицуулттай болохгүй бол цаашдаа ийм байдлаар одоо явах аргагүй нөхцөл байдал, уур амьсгал, нийгмийн сэтгэлгээ бий болчиход байна. Энүүнийг бид нар харгалзаж үзэх ёстой гэдгийг гишүүд хэлжсэн. Тэгэхээр юуны өмнө одоо энэ 7-8 сард явж байгаа хилцүүлэгт олон нийтийг идэвхтэй оролцуулах тал дээр за тэрний мөрөөр үндсэн хууль зарим нэмэлт өөрчлөлт оруулж тэрнийгээ дагаад сонгуулийнхаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлыг чухалчилж авч үзэхгүй бол болохгүй байжээ гэдгийг ярьж ирсэн. Энэ дээр жишээ нь бид нар сая сонгуулийн маргаанууд гарах явцад баг хурал улсын их хурлаар сонгуулийн хууль ерөнхийлөгчийн сонгуулийн тухай асуудлаарх хилцүүлгүүдийн протоколыг бүгдийн дэлгэрэнгүй судалсан. Ярьж байгаад өнөөдөр үндсэн хуульд байгаа хоёр тийм ерөнхий заалтууд тэгээд тэрийг наривчсан зүйлгөөнгө оруулсан. Сүүлд нь сонгуулийн хуулиудаар ч энэ үнийг тодорхой болгож өгөөгүй юм байлаа. Хоёр шаттай сонгуул гэдэг бол зүгээр тэр протоколоос харж яхад зүгээр улсын их хурл автоматар тэр хоёр дахь шатанд нь хууль гаргаж явах тухай асуудал биш юм байна гэдгийг нь ойлгож байгаа. Энэ бол саяын хүмүүсийн ярьж байгаа шиг тухайлбал одоо ямар нийлвшигч орж ийн тэр үний асуудлыг эцэслэн шийдэж байж дараагийн шатанд оруулах юм уу? Эсвэл сонгуулийн явцад гарч байгаа хууль зөрчсөн тодорхой үйлдэлүүдийг яах? Мөрийн хөтөлбөрөөсөө гажсан хуулиар хоригдсон амлалт аваад тэргээрээ сонгогчдыг татах ордлого хийж байгааг яах юм? Сонгуулийн явцад энэ үнийг хоёрдугаар шатанд нь яаж шийдэж нэг тийш нь болгож иж оруулж их юм уу? Эсвэл зүгээр энэ чигээр ингээд нүдэн балаж ихэнд үлээ явуулаад тэгээд дүн гараад нөгөө асуудлууд нь үндсэндээ сонгуульд ямар ч нөлөөгүй болоод үлддэг ийм байдал цаашдаа үргэлжлэх юм уу гэдэг бид нар их сайн бодох ёстой юм байлаа. Тэгэхээр хоёр дахь сатны санал хураалт за дахин сонгуул явуулвал энэ хооронд зөрчилтэй хуулийн зүйлүүдийг болж өгвөл бүгдийн нэг тийш нь яралтай шийдүүлж болгодог энэ зохицуулт байхгүй бол энэ удаагийн сонгуул шиг маш ойлгомжгүй зүйлүүд ард нь их үлдэж байна. Өнөөдөр бид нар бас энэ Европын аюул ажиллагааны ажиллагааны байгууллагын хүмүүстэй ажиглагч нартай аль биесээр уулзсан. За урд нь дүгнэлт нь гарсан байлаа. Эдний хэлж байгаа бол дүгнэлт ч гэсэн танаа энэ сонгуулийн эрх зүйн зохицуулт бол их тодорхой биш юм байна. Хууль зөрчсөн хүн арж болд юм байна. Хууль сонгуулийн одоо сурталчилгааны дунд хууль зөрчөөд явж байгаа юмд ямар ч арга хэмжээ авах болцоо байдгүй юм байна гэсэн ийм зүйлүүдийг хэлж байгаа юм байлаа. Тэгэхээр энэ одоо бидний шийдэх гол асуудал энэ улсын их хурлын гишүүд улсын их хурлыг энэ дээр бас их анхааралтай байж идэвхтэй санаачлагтай байхгүй бол одоо энэ хуулиудаар цаашдаа сонгуул явахд бол хэцүү боллоо гэдэг нь харагдаж байгаа. Ийм л яриа байнгын хорон дээр болсон. Баасан хөгшин. За баярлалаа. Ямар ч байсан Монгол төрийн бас төрийн тэргүүний сонгуул ингээд шувдрах дуусах шатанд орж байна. Энэ сонгуулийн хуулийн нэг сайн тал нь богино хугацаанд бололцсон маш сайн байна. Хуучин шиг 45 хоног байсан бол бид одоо бүр төрөөрөө тоглоод эдийн засгаараа тоглоод дуусах байлаа. Сая бол ер нь одоо дахиад нэг 20-30 хоног болох юм бол ер нь хоёр нам болвол зарим нь төрөө дуусгаад зарим нь эдийн засгаа дуусгаад тэгээд нөгөө жомоо алах гад гэрээчтаа гэдэг шиг төрийн тэргүүнтэй байсан байгаагүй адилхан болчих байлаа л да. Тэгээд богино хугацаанд ямар ч байсан дуусна яамаа да гэж бодож байна. Ялангуяа одоо арчилсан нам тэр дундаа одоо шинэ төрийн тэргүүн болох гэж байгаа хүн өрнөөс салгана гэд ард түмнийг маш их сэтгэл хөдлөсөн. Одоо энийг бүгдээрээ дэмжээл явъя. Одоо нөөдөө 3 болох уу яах уу гэж болцоог нь хайцгаая. Сая бол ер нь бол нэр дэвшигчид өгсөн дүн биш шүү. Ардын намд өгсөн дүн. 65-лаа байж хагаад дэндүү богино хугацаанд дэндүү урт хугацаа гэж хэлж бодлоо. Жилийн дотор ямар ч өөрчлөлт хийж чадаагүй.
Тэгээд нэг суудал дээр байн хувирдаг. Тэгээд ялангуяа хит улаардаг. Тэр дундаа бүр улаан цай нэр дэвшигчийн эсрэг ажилдаг. Эдэнд чинь юу гэдгийг эв түнжинтэй байхын тулд ардын намыг олонхороо сонгосон шүү дээ уг нь. Дундаа хагараад байна, бутраад байна, баяр шиг зүгээр эв түнжинтэй байгаар нь ардын нам хуучнаар бол хувьсгалт нам юм да гэж бодоод сонгосон. Харамсалтай нь тэгээд эхнээсээ ч одоо юу гэдгийг бид ч мөнгө тараасан, тэд ч мөнгө тараасан, бид ч муухай, тэд ч муухай гэж яриад эхлээд байна л т. Тэгж бас юу гэдгийг Монгол төр өнөөдөр цаашаа урагшаага явах ёстой. Урагшаага харж ярих ёстой. Тэр утгаараа өнөөдөр энэ хагарал бутралаа хойш тавиад одоо хамтдаа хөгжлийн төлөө явахыг би бол уриалж байна. Тэгээ үндсэн хуулиа ер нь яаралтай өөрчлөх хэрэгтэй мэн гэдэг саналтай би санаа нэг байна. Ялангуяа их хурлын гишүүдийг 40 нас, ерөнхийлөгчийг 60 юм уу 65 нас болгомоор байгаа. Тэгэхгүй бол одоо ингээд ерөнхийлөгч нэг 40-тэй 50-тай буучаал тэгэл ерөнхийдөө юу хийх үү гэдэг тэгээ ямар пенсэндээ гарсан хүн биш. Дахиад янз бүрийн нөгөө нэг хувилдаан, бодлон, луйвар, дээрэм, тонуулаа эхэлдэг байхгүй юу? Одоо 5 дахь ерөнхийлөгч буюу бид нар яг нэг үгүй хэлэхэд 4 хүний нүүр үзэхтэй өнөөдөр 40 жилээр хөгшөрчөөд байна шүү дээ. Аргаа барж ийнээр. Одоо 5 дахь ерөнхийлөгчөө бид нар яг өнөөдөр нэгэнт ирж байгаа хүнийг бид нар 2 гараа тосоод авсан дээрээ. Дээрээс нь энэ сая сонгуулиар хураагдсан мөнгнүүдийг одоо улсын орлого гэхээсээ илүү улсын цэцэрлэг болгомоор байна л да. Ялангуяа манайхаас одоо 50 сая вон ирэх юм шиг байна. За танахаас одоо нийлээ хэдэн төгрөг бас ирж байгаа сураг байна. Ардчилсан намаас 1 тэрбум ирж байна. Тэгээ бүгдийг нийлүүлээд тусгай сан байгуулах хуулийг оруулаад тэр хураагдсан мөнгүүдээр хүүхдийн цэцэрлэг бариул яасан бэ гэж бодож байна. Хүүхдүүд маань хүмүүжилтэй байвал хөгшчүүд бид нарыг одоо юу гэдгийг хараад одоо юу гэдгийг нэг юм бодог гэж би зүгээр уриалж байна. Ялангуяа өнөөдөр бидний бас нэг хэлмээр байгаа санаа бол өнөөдөр энэ төрөөр тоглодог энэ залуучуудыг одоо болмоор байна бас. Би одоо өөрөө бас залуу хүн гэж өөрийгөө боддог. Гэхдээ өнөөдөр Монгол төрийн, Монгол хуулийн өмнө өнөөдөр яг нэг үйлэхэд бол бас хүндэтгэлтэй хандмаар байна. Ёс төр дөмбөр ёс юмбар гэж үг байдаг. Тэр утгаараа өнөөдөр нэг үйлэхэд бол бас ахмадуудаас тэр дундаа олон удаа их хурлын гишүүн болсон улс төрчдөөс суралцмаар байна. Зүгээр л тугаан мандуулаад давхидаг. Өнөөдөр бол ялангуяа манай Монгол Ардын нам бидний бас нэг өгшилтэй намыг сая сонгуулиар ямар муха харагдуулав. Шившигтэй байна. Тэрэндээ та нараас хариуцлага тооцоорой гэж би хэлмээр байна. Дээрээс нь өнөөдөр ажлаар оролцдог байхын тулд энэ хуулийг өөрчилмөр. Юу ярьж болох, юу ярьж болохгүй гэж. Жишээлбэл эхнэрийн ярмааргүй байна, гэр бүлийг ярмааргүй байна, үр хүүхдийг ярмааргүй байна. Тэрэн бүр хуулиар хатуу хоригдчмоор байна. Зүгээр ажиллаад яар гэдэг. Ажиллаар яар сурчлагаа хийдэг баймаар байна. Бид мөрийн хөтөлбөрөөр багаа танилцуулдаг баймаар байна. Тэгээд түрүүн 2 шатны тухай би нэг зүйл бодож илээ. Америкт бол тэгэл төлөөлөгчд нь ард түмэн гаргаад ирсэн ч гэсэн Хиллари Клинтон гаргаад ирсэн төлөөлөгчд нь бол гаргаагүй тэгэл Трампыг гаргацсан шүү дээ. Энийг харж ил ерөнхийлөгчийн одоо юу гэдгийг үндсэн хуулийн тийм л 2 шаттай болсон байх л да. Тэрнээс биш сая одоо юу гэдгийг 2 удаагийн санал хураалтыг 2 удаагийн шатны сонгуул болсон юм шиг ярих хэрэггүй. Тэгээ нөгөө талаас энэ захиргааны зөрчлийг шийдэж дуусаагүй байхад сонгуулийн хороо шууд 789 гэдэг бол айгүй утгагүй байсан шүү. Тэгэж бас нөгөө хүний олон хүнээ барьж идэнэ гэдэг шиг том намд бялдаг царайлах хэрэггүй шүү. Саяны сонгуулиар бас нэг гоё үг хэвшлээ. Тэр нь бол бялдаг гэж үг. Дээр үед Баас хөгшин үг хэллээ. Ис жавхлан гишүүн асуулт тавьж үг хэлээ. За та бүхний өнөөдрийн амар амгалан айлтгая. За надад бол асуулт байхгүй. Би зүгээр үг хэлмээр байна. Монгол төрийн алтан жолоог нэг ч гэсэн монгол хүн анх удаа хөдөлж явах гэж байгаад миний хувьд баяртай байна. Мянган их орончид баяртай байна. Монголчууд маань баяртай байна. Энэ баярлсан сэтгэлийн цааталд бол асар их итгэл, хариуцлага байгаа гэдгийг анхааруулж хэлмээр байна. За тэгээд ерөнхийлөгч маань, шинэ ерөнхийлөгч маань тангараг өргөснийхаа дараа, тамгаа хүлээж авсныхаа дараа бол нам бус болно. Тэгээ нам руугаа гүгээд идэг биш, түмэн олон лугаа гүйдэг ийм ерөнхийлөгч байгаасаа гэж хүсэж байна. Мөн давхар сая бид бүхэн харлаа, олонний хүч оломгүй далаа гэдгийг одоо дэндүү харж мэдэрлээ.
Тэгээд энэ хүний хувьд бол асар олон жил Монгол гэж ярьж явсан үзэл бодлын хувьд бас зүрх сэтгэл олон үйлсэд бас нэгдэн байхаа, эх орончтойгоо нэгдэн байхаа гэдэгт бол би гүнээ итгэж байна. За би ерөнхийлөгч болоод хамгаа авсныхан дараа санал солилцсон гэж бодож байгаа. Шинэ ерөнхийлөгчийн маань хамгийн эхний одоо ажил бол энээс эхлэх ёстой болов гэж бас санал солилцсон. За миний хамгийн одоо ерөнхийлөгчийн маань хамгийн эхлээд хийх ёстой ажил бол энэ хэрүүл хийдэг биш, хурал хийдэг их хурал бий болгож өгөхийг аль бие осоор хүснэ. Хуулиа зөрчдөг биш, дээдэлдэг гишүүдийг бий болгож өгөхийг аль бие осоор хүсэх болно. За хуулиа дээдэлдэггүй энэ их хурлыг тарааж өгөхийг аль бие осоор хүснэ. Хоёрдугаарт нь өр тавьдаг биш, салбар хариуцсан сайдынхын доодох ажилчид нь авилга авдаг биш. Эрүүл засгийн газар Монгол улсад бүтээж өгөөч гэж би бас санал тавих болно, хамтарч ажиллах болно. Энэ мэтээр хойштоо Монгол улсын төлөө хамтран ажиллах эх оронч хүнийхээ хувьд, нам бус хүнийхээ хувьд, залуу хүнийхээ хувьд үнэлж сонсож чадвал Монголыг өөрчлөх хүч бидэнд байна гэж хэлмээр байна. Шинэ ерөнхийлөгчтэй амжилт хүсье. Жавхлан гишүүн үг хэллээ. Эсэрдэн гишүүн. За баярлалаа. Таны өмнө Улсын хурлын эрхэм гишүүдтэй өнөөдрийн мэндийг төшөөлье. За Монголын ард түмэнд одоо удахгүй болох гэж байгаа үндэсний их баяр наадмын мэндийг төшөөлье. За мөн одоо сонгуульд хүмүүр итгэж ярмалт гаргаж оролцсон нийт сонгогчдоо бас баяр хүргье. За би 2-3 зүйлийг хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт өнөөдөр яригдж байгаа хуулийн аливаа гажуудал зөрчлөө энэ асуудал бол өнөөдөр үүссэн асуудал биш ээ. Өмнө байсан асуудал. Тэгээд зүгээр одоо шин зарим хүмүүс ярьж байгаа шиг сонгуулийн хуулийг одоо эргэцэн хувьд одоо бодлоотой боломжгүй чадамжгүй гэж үзэж байгаа бол өнөөдөр энэ танкимд сууж байгаа 76 гишүүн 76-уулаа мөн эргэцэн чадамжгүй. Яагаад гэвэл энэ их хурлын болон орон нутгийн сонгуул бүгдээрээ энэ сонгуулийн хуулиар явсан. Тийм учраас зүгээр хэрвээ ярих гэж байгаа бид бүгдээрээ л адилхан хариуцлага өгөх ёстой. Тэрнээс биш зүгээр өнөөдөр хэн сонгогдсон аль нам одоо сонгуульд ялсан гэдгээр асуудлыг авч үзээд тэрийгээ одоо тэр хуулийн янз бүрийн одоо гаргалгаагаар тайлбарлах гэж байгаа бол энэ бол боломжгүй асуудал. Хэрвээ ярих гэж байгаа бол энэ сонгуулийн ерөнхий хуулиар энэ бүх саяын сонгуулиуд явсан нодлонгоос хойш бүх сонгуул. Тэгэхээр ийм асуудал байгаа учраас өнөөдөр бид одоо нэгэн төвчин төгөлдөр байгаа сонгуулийнхаа хууль бусад үндэс хуулийн заалтын дагуу асуудал одоо яриад явах нь зүйтэй хаа гэж харж байгаа. За сонгуулийн бодлоо маргаантай холбоотой асуудал ярих гэж байгаа бол бид өөрсдөө бие бинийгээ шөмждөг биш. Монголын ард түмэн та бүднийг дүгнж байгаа. Хэн нь ямар зөрчил гаргасан, хэн нь ямар одоо хуулийг уландаа гიშгсэн, хэн мөнгө тараасан, хэн одоо хар пиар хийсэн гэдгийг бол Монголын ард түмэн ялгаж салах байхаа. Нэсэж энд одоо бид чийдгсэн би ингэсэн гэд бие нэгэ чичээ дайрах шаардлага байхгүй. Тэгэхээр Монголын ард түмний энэ үнэлэлт үгнэлтийг бол мэдээж та бүдээр дуртааж хүлээн зөвшөөрнө, дургуйч хүлээн зөвшөөрнө. Энэ бол та бүдний ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ гэж ойлгож байна. Тийм учраас би энэ асуудал дээр бол одоо бас авчгийг явахаар хандаж өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа Монгол Улсынхаа үндсэн хууль холбогдох бусад хуулийн хүрээнд асуудлаа шийдээд явах нь зүйтэй хаа гэж бодож байгаа. Алдсан онцлог зүйл их бий. Тэр хууль шүүхийн байгууллага тэр шалгаж тогтоох асуудлуудаа тэр хуулийн хүрээнд шалгаж тогтооно үз. Тэгээд ер нь аливаа ямар ч одоо хэрэг бол хуучирдгүй. Тэр хэргийн хөнгөлцөх хугацаанд тэр асуудлыг бол хэлэлцээд шийдвэрлээд явах боломж бол өнөөдөр Монгол төр улсын их хурл бүрэн байгаа гэж харж байгаа. Тийм учраас өнөөдөр
альва асуудал шийдэгдээгүй байхад асуудлыг шийдэгдсэн мэтээр ярих бол энэ бол боломжгүй зүйл шүү гэдэг бол хэлмээр байна. Эцэст нь зүйлийг хэлэхэд шүүхээр хинэгний гин буруутаг тогтоогдог байхад сэжигтэн байсан мэтээр сэжигтэн байхаараа ямарваа нэгэн зүйлд одоо оролцож болдгоо мэтээр ярьж байгаа хүмүүст үнэхээр харамсаж байна. Өнөөдөр Монгол Улсын шүүхийн ер нь эрүүгийн хууль болон бус холбогдох хуулиар шүүхээр гин буруутан тогтоогдоогүй хэнийг ч гин буруутаа тооцож үл болно гэсэн үндсэн зарчим байгаа. Энийг захын хуульч мэднэ. Тийм учраас бид энэ зарчмыг бол барьж явах ёстой. Өнөөдөр хэнийг ч сэжигтэн гэж үзнэ үү, юу гэж үзнэ үү? Шүүхээр тэр хүнийг гин буруутаг тогтоогоогүй бол хэнийг ч гин буруутаг гэж үзэх үндслэл хууль эрх зүйн онол дүрт нь байхгүй. Тийм учраас өнөөдөр зүгээр аливаа зүйлийг одоо сонгуульд дуусчлаа шүү дээ. Тэгээ заавал биеийн л үг юм хар дүгнэлт хар үг ярьж өнөөдөр энэ Монгол үндэсний их сайхан баяр наадмын босхон дээр ийм энэ зүйл ярих хэрэггүй болов уу гэж бодож байгаа. Тэгээ хуулийн хүрээнд асуудлаа шийдээд явах зүйтэй гэсэн саналтай байна. Баярлалаа. Эрдэнэ гишүүн үг хэллээ. За гишүүд хэлж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асууж үг хэлж дууслаа. Одоо үг асуулт хамт гэдгийг би анх конопт харж явах чинь хэлсэн шүү дээ. За одоо Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг батлая гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулна. Санал хураалт. $57 гишүүн оролцож 55 гишүүн дэмжиж 96.5% саналаар санал дэмжигдэж хуулийн төсөл батлагдж байна. Би эцсийн найруулга танилцуулъя. Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай 1-р зүйл. Монгол Улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-р хэсгийн 5 дахь заалт 31-р зүйлийн 5 дахь хэсэг сонгуулийн тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147-гийн 2 дахь хэсэг заасныг үндэслэн Галтмаагийн Баттулгыг Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөр сугай. Улсын их хурлын дарга Ниогомбын код гэсэн хуулийн төсөл байна. Эцсийн найруулга дээр саналтай гишүүн байна уу? Эцсийн найруулга сонссон тооцлоо. Дараагийн асуултад оръё. Монгол Улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай Улсын их хурлын тогтоолын төслийг хэлцэж эхлэе. Тогтоолын төслийн талаар төрийн байгуулалтын байнгын хороод дүгнэлт гаргасан санал дүгнэлтийг энэ инкол гишүүн танилцуулна. Энэ инкол таныг эндэрт орж байна. Улсын их хурлын дарга гишүүдээ Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэж төрийн байгуулалтын байнгын хороноос Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38/1-р залтын 38/1 дэх хэсэг заасны дагуу Монгол Улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай Улсын их хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж 2017 оны 7 сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлцлээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр цагийг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 40 минутанд гэж байхаар бид нар ярьсан. Тэгээ энэ бол бид нар хэлцээр байтал бас 10 минут 20 минут хойшилчлаа. Тэгээ цаг дээр эргэж тогтоод бодвол 12 цаг 10 минут гэдэг юм ингэж тогтоод явах нь зүйтэй байх. 10-ны өдрийн 12 цаг 10 минутанд байхаар тогтоож Монгол Улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай Улсын их хурлын тогтоолын төслийг байнгын хорооны хуралдаанд оруулсан гишүүдийн дийлэнх онолхонд дэмжиж Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзсэн юм аа. Ийм учраас эрхэм гишүүд та бүхнийг Монгол Улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай Улсын их хурлын тогтоолын төслийн талаарх төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг
За өдрийн өдргөө Сэнэглэс таамтайгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Бид хүн улсын хурлын ээлжид бус чуулганыг та бүхэндээ шууд дамжуулан хүргэлээ. За яг одоо төрийн ордонд Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга Монгол улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болох гэж байна. Тэгэхээр 11 цаг 40 минутад товлогдсон боловч яг одоогоор хараахан эхлээг байна. Гэхдээ бэлтгэл ажил хангагдсан байна. За ерөнхийлөгчийн одоо тангараг өргөх ёслолд оролцох хүмүүс бүгд зочид бэлэн болсон байгаа. За ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулгын ээж, ойр дотны хүмүүс, за мөн намын журмын нөхөд, бусад орны элчин сайдууд болон дипломат төлөөлөгч нар одоо ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцож байгаа. За тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын бэлтгэл ажил бол хангагдсан. Оролцох бүх зочид одоо танхимд бэлэн болсон байна. За Монгол Ардын намаас нэр дэвсэн инх болт, за Арчс намаас Монгол улсын ерөнхийлөгч нэр дэвсэн Баттулга нар өрсөлдөж, за Арчс намаас нэр дэвшигч Баттулга 611,226 хүний санал буюу 50.61% саналыг авч ялал байгуулснаар инх өнөөдөр тангараг өргөх гэж байна. За хамт үзэгч та бүхэндээ баярлалаа. За морин цагт буюу 11 цаг 40 минутад тангараг өргөх ёслол эхлэх ёстой байсан. Хараахан цагтаа эхлэж амжааг байна. За энэ хооронд бид хүн за одоогийн ерөнхийлөгч болоод за ерөнхийлөгчөөр сонгогдсон Баттулга нартай холбоотой зарим мэдээллийг та бүхэндээ хүргье. За Монгол улсын ерөнхийлөгч элбэгдорч Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Баттулгад төрийн тамгыг хэдхэн хормын дараа одоо шилжүүлж өгөх гэж байна. За хуулинд зааснаар ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөр эхэлдэг. Өнөөдөр энэ үйл явцтай хамт ямар эрх мэдэл шилжиж байгааг үзэгчдэд хүргье. Ерөнхийлөгч бол үндсэн хуулийн зааснаар төрийн тэргүүн Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчим Монгол улсын ерөнхийлөгч нь гадаад харилцаанд Монгол улсыг бүрэн эрхтэй төлөөж мэдэгдэл хилэлцээр хийх хууль тогтоомжид заасны дагуу улсын хуралтай зөвшөөрсөн Монгол улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулна. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, бүх нийтийн буюу хэсэгжилсэн цэргийн дайжилгаа зарлах, улсын хурлын гишүүн засгийн газартай адилхан хууль наачлах, мөн ээлжид бус чуулган санаачлах хэрэгтэй. Улсын хурлын баталсан хууль бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих эрхтэй юм. Ерөнхийлөгч Монгол улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна. Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөөх захирамж өгөх, үндсэн хуулинд орсон нэмэлт өөрчлөлтөөр засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн түүнд өөрчлөлт оруулах тухай зөвшөөрөлцдөг. За ингээд ерөнхийлөгчийн бүрэн эрхэд одоо хамаарах хуулийн заалттай холбоотой мэдээллүүдийг та бүхэнд хүргэлээ. За одоо дараагийн мэдээг хүргэжлэн хүргье. Монгол улсын 4 дахь ерөнхийлөгч Цахиагийн элбэгдорчийн бүрэн эрхийн хугацаа өнөөдөр дуусгар болж байна. Тэрээр Монгол улсын төрийн тэргүүнээр 8 жил ажилласан бөгөөд улс төрийн баялаг замналтай үе юм. Монгол улсын 4 дахь ерөнхийлөгч Цахиагийн элбэгдорч нь 1963 оны 3 дугаар сарын 30-нд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. Элбэгдорч нь 1979 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн сургууль, 1981 онд Эрдэнэ хотын 1-р 10 жилийн сургууль, 1988 онд Украины цэргийн дээд сургууль, 2002 онд Америк нэгдсэн улсын Харвардын их сургуулийг тус төгсж сэтгүүлчийн бакалавр, төрийн удирдлагын магистр зэргийг хамгаалсан хүн юм. Тэрээр 1981-ээс 1982 онд Эрдэнэ төлөвлөлтөд засварчнаас ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 1989-өөс 1991 онд Монголын ардчилсан холбооны тэргүүлэгчээр ажиллаж байлаа. 1990 онд ардчил сонины эрхлэгч, 1990-ээс 1992 онуудад ардын их хурлын депутат, улсын баг хурлын гишүүн, 1992-оос 1994 онд Монгол улсын их хурлын гишүүн, 1994-өөс 1996 онуудад Монголын үндэсний ардчилсан намын ерөнхий зөвлөлийн гишүүн,
1994-өөс 1996 онуудад үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээж 1996-аас 1999 онуудад Монголын үндэсний ардчилсан намын дараагаар ажиллаж байлаа. Тэрээр 1996-аас 2000 онуудад улсыг хурлдах Монголын үндэсний ардчилсан нам Монголын социал-демократ намын ардчилсан холбоо эрслийн дараагаар 1996-аас 1998 онуудад улсыг хурлын дэд дарга 1996-аас 2000 онуудад улсыг хурлын гишүүн 1998 онд Монгол улсын ерөнхий сайдын үр гүйцэтгэгчээр ажиллаж байлаа. 2004-өөс 2006 онд Монгол улсын ерөнхий сайд, 2005-аас 2008 онд ардчилсан намын дарга, 2008 онд улсыг хурлын гишүүн, 2009 оноос хойш өдийг хүртэл Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм а. Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч Халтмаагийн Батулгад бусад улс орны төрийн тэргүүн болон олонний танил хүмүүс талархал илэрхийлсээр байна. За энэ мэдээллийг та бүхэнд хүргье. Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путинээс Халтмаагийн Батулгад захидал илгээжээ. Захидалдаа Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд тань чин сэтгэлээсээ баяр хүргэж цаашид бүх салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Мөн Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко Халтмаагийн Батулгад баяр хүргэсэн мэндчилгээ ирүүлсэн байна. Лукашенко таны мэргэжлийн туршлага альваа зүйлийг хийхдээ гаргадаг идэвх чармаалт, шулуун шудраг, зоригтой, тууштай байх чадварт нь Монгол улсыг амжилттай хөгжүүлж олон улсын давцанд байр суурийг нь бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэдгээ илэрхийлсэн байна. Тэрээр Беларусь Монголын харилцаа цаашид эрчимжин хөгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд Халтмаагийн Батулга болон Монголын ард түмэнд тун удахгүй болох баяр наадмын мэндийг хүргэсэн байна. Ийхүү улс орны төрийн тэргүүнээс гадна өвөр Монголын алдартнууд мэндчилгээ дэвшүүлсэн байгаамаа. Монгол тулгатны 100 эрхмөд дуучин Тэнгэр, Морин хуурч Чибулаг, Чингис хаан олон ангид кинонд тоглосон Баасан жав нар албан ёсоор талархал илэрхийлж мэндчилгээ дэвшүүлсэн байна. За сэнэг мэдээ тамт үзэгч та бүхэнд баярлалаа. Бид хүн ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Халтмаагийн Батулгад бусад орны төрийн тэргүүнүүд болоод за бусад орны алдартай хүмүүс хүргэсэн мэндчилгээг та бүхэнд хүргэлээ. Ингээд дараагийн мэдээ хүргэе. Тамга тэмдгэн хүлээлгэн өгч байгаа. За Монгол улсын төрийн тэргүүнээр 2 удаа удирын сонгогдсон Захаагийн Элбэг доржийн онцлог гэрэл зүгийн агшныг үзэгч та бүхэнд хүргэж. Монгол улсын ерөнхийлөгч Элбэг дорж өнгөрсөн хугацаанд яг ямар ажил хийж хэрэгжүүлж байсныг та бүхэндээ танилцуулъя. Тэрээр Монголын ардчилсан холбооны тэргүүлэгч байхдаа ардчлалыг авчрах анхны цуглааныг нээж байсан юм а. Мөн 1990-с 1992 онд ардын хурлын депутат, улсын баг хурлын гишүүн байхдаа Монгол улсын шинэ үндсэн хуулийг батлалцаж, улс төрийн эдийн засгийн шилжилтийг нэгэн зэрэг хийх, Монгол улсыг ардчлал зах зээлд тууштай шилжүүлэх байр суурийг баримтаж байсан юм а.
Монгол Улсын ерөнхийлөгч Элбэгдорж Монголын ардын аж ахуйн холбооны тэргүүнээр ажиллаж байхдаа малыг малчтад хэмээх хөдөлгөөн өрнүүлж мал хувьчлах тухай шийдвэр гаргуулж байсан байна. За 1996-аас 2000 онд Улсын хурал дахь Монголын үндэсний ардчилсан нам, Монголын социал-демократ намын ардчилсан холбоо эвслийн дараагаар ажиллаж байхдаа орон сууц хувьчлах татварыг багасгах, их хувьчлал явуулах, хэвлэлийн эрх чөлөөг хангах, Америк нэгдсэн улсын зах зээлийг Монголын үйлдвэрлэгчдэд нээж өгөх гэх мэт олон ажлыг хийж байсан юм а. Элбэгдорж 1996-аас 1998 онд Улсын хурлын дэд дарга цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссийн дарга хийж байх хугацаанд төр ард түмнээс уучлал гуйх тухай шийдвэрийг гаргуулж хэлмэгдэгцдийн арга эрт 1 сая төгрөгийн нөхөн олгорыг олгож байлаа. Тэрээр 1996-аас 2000 онд Улсын хурлын гишүүн Монголын парламентын бүлэгмийн гүйцэтгэх хорооны дарга байх хугацаанд Монголын парламентын гадаад харилцааг эрс нэмэгдүүлсэн. За 1998 онд Монгол Улсын ерөнхий сайд ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа татврын орлогыг бүрдүүлэх зоримог алхам хийсэн байна. 2004-оос 2006 онд Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хүүхдийн мөнгийг анх олгох, мэрэгжлийн сургалтын төвүүдийг хөгжүүлэх, мэдээлэл харилцаа холбооны газрыг байгуулж, интернетийн үнийг хямдруулах, Европын холбооны зах зээлийг монголчуудад нээж өгөх зэрэг ажлуудыг хийжээ. Хамтгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. За одоо үзэгч та бүхэнд бид хүн Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Халтмаагийн Баттулгын Монгол Улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг шууд дамжуулан хүргье. За бид хүн түрүүн хэлсэн бэлтгэл ажил бол хангагдсан байгаа. Гэхдээ хараахан тангараг өргөх ёслол бол эхлэж амжаагүй байна. байна л гэж ингэж л одоо бодож ойлгож энэ сонгогдсон. За үзэгч та бүхэнд бид хүн Монгол Улсын ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журмын талаар бас мэдээлэл хүргэе. Улсын хурлын дарга чуулганы хуралдааны ажиллагааг нээж Монгол Улсын ерөнхийлөгч Монгол Улсын их хуралд тангараг өргөн хэмээн зарлан мэдэгдснээр тангараг өргөх ёслол эхлэнэ. За ерөнхийлөгч эндэрт гарч үндсэн хуулийн уг их хувьдаар баруун гараа тавиад тангарагыг цээжээр дээдлэн дуудаж ширээнэ иргэн очиж тангарагт гарын үсэг зурна. Дараа нь улсын хурлын даргад тангараг бичгэн гардуулна. Ийхүү тангараг бичгэн гардуулсны дараа их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлээд төрийн далбааны дэргэд очиж ам дөрвөлжин цагаан эсгий дээр зүүн өвдөг сөгдөн төрийн далбаанаас адис авдаг байна. Тангараг өргөсөн ерөнхийлөгч ширээнд залармагц улсын хурлын дарга ерөнхийлөгчд баяр хүргэж хөгжимд Монгол улсын төрийн дуулал ихшиглэн төрийн дуулал ихшиглэж байхад ёслолын ажиллагаанд оролцож байгаа бүх хүн босож зогсоно. Төрийн дуулал ихшилсэний дараа иргэдийн төлөөлөл баяр хүргэж үгэлсэний дараа ахмад хүн хадаг мөнгөн аягтай сүг ерөнхийлөгчд барина. Ерөнхийлөгч хадаг мөнгөн аягтай сүг хүлээж аваад улсын хурал болон ард түмэндээ хандаж эндэрт үг хэлнэ. Ерөнхийлөгч үгэлж дуусмагц улсын хурлын дарга ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагаа өндөрлсныг мэдэгдэнэ. Үүний дараа ерөнхийлөгч төрийн ордон дахь Монгол улсын нэгдсэн тулгуур төрийн уламжлалт 9 хөлт их цагаан туганд хүндэтгэл үзүүлж адис авна. Мөрөн эрхийн хугацаа дуусгар болсон ерөнхийлөгч тамгын газрын даргаан шинээр сонгогдсон ерөнхийлөгч төрийн ёслолын албаны даргаыг дагуулan ерөнхийлөгчийн өргөөнд хүрэлцэн гэж ажил хүлээлгэн өгөх ёслол болно хэмээн нарийн заасан байна.
За ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол харах эхлэв байна. За үзэгч та бүхэнд бидхэн улсын хурлын ээлжид бус чуулганыг дахин хүргье. 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол улсын их хурлаас тогтоох нь 1. Галтмаагийн Батбулгын Монгол улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр цагийг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 12:30 минут гэх үү? 12:30 минутад байхаар тогтоосугаа. Эцсийн найруулга дээр саналтай гişүн байна уу? Эцсийн найруулга сонссон тооцлоо. За чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлцэх асуудал дууслаа. Энэ чуулган үргэлжилж ардын хурлын танхимд тангараг өргөх ёслоор үргэлжилнэ. Гишүүд ардын хурлын танхимд өрчээ. Сяудагч та бүхэнд Сенийг телевиз за улсын хурлын ээлжид бас чуулган болоод за Монгол улсын ерөнхийлөгчид тангараг өргөх ёслолыг шууд дамжуулан хүргэж байна. За улсын хурлын чуулганаараа сая ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол за цаг 5-ыг сая товллоо. Ингээд 12:30 минутаас Монгол улсын ерөнхийлөгч тангараг өргөх ёслол болох нэ. За Монгол улсын ерөнхийлөгч элбэгдэрч Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Алтмаагийн Батбулгад төрийн тамгыг хэдхэн хормын дараа шилжүүлж өгөх гэж байна. За хуулийн зааснаар ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлдэг. Өнөөдөр энэ үйл явцтай хамт ямар эрх мэдэл шилжиж байгааг үзэгчтэй дахин хүргэе. Ерөнхийлөгч бол үндсэн хуулийн зааснаар төрийн тэргүүн Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч юм. Монгол улсын ерөнхийлөгч нь гадаад харилцаанд Монгол улсыг бүрэн эрхтэй төлөөж мэдэгдэл хэлэлцээр хийх хууль тогтоомжид заасны дагуу улсын хуралтай зөвшөлдсөн Монгол улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулна. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх бүх нийтийн буюу хэсэгжилсэн цэргийн ажиллагаа зарлах, улсын хурлын гишүүн засгийн газартай адилхан хууль санаачлах, мөн ээлжид бус чуулган санаачлах хэрэгтэй. Улсын хурлын баталсан хууль бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих хэрэгтэй. Ерөнхийлөгч Монгол улсын зэвсэг төвчний ерөнхий командлагч байна. Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түнчлэн цэрэг хөдөлгөх, захирамж өгөх, үндсэн хуулинд орсон нэмэлт өөрчлөлтөөр засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн түүнд өөрчлөлт оруулах тухай зөвшөлдсөн. За тамга тэмдгээ хүлээлгэн өгч байгаа Монгол улсын төрийн тэргүүнээр 2 удаа улиран сонгогдсон Захаагийн элбэг доржийн онцлог гэрэл зургийн агшныг үзэгч та бүхэндээ сайн хүргэлээ.
За ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 12 цаг 30 минут гэж сая Улсын хурлын ээлжид бус чуулганаар товлсон. За одоо төрийн ордны их танхимд за Улсын хурлын гишүүд болоод за бусад одоо ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцох зочид за байраа эзэлж зочлон орж ирж байна. За тун удахгүй хэдхэн хормын дараа Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Батулга Монгол Улсын ерөнхийлөгчийн тангарагаан өргөж Монгол Улсын ерөнхийлөгч болно. За зөвшөөрөл тахын мэдээлэл хүрэхэд за 6 дугаар сарын 26 болоод 7 дугаар сарын 7-нд 2 удаа одоо ерөнхийлөгчийн сонгуул болсон. 2 үе шаттай ерөнхийлөгчийн сонгуул болсон гэсэн үг. За Арчис намаас нэр дэвшигч Халтмаагийн Батулга за 2 сонгуул хоёулын дээр нь одоо олонхын саналыг авсан нийт сонгогчдын. За орон нутагт гэх юм бол Монгол Ардын нам 10 суманд за 10 аймагт гэсэн үг 10 аймагт за нийслэлд 1 за Арчис нам бол орон нутагт 1 аймагт за нийслэлд 7 дүүрэгт за Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Ганбаатар 10 аймагт за нийслэлийн 1 дүүрэгт ялалт байгуулсан байсан. За харин 7 дугаар сарын 7-нд олонхын санал авсан 2 нэр дэвшигч Монгол Улсын ерөнхийлөгчөд өрсөлдсөн. За Монгол Ардын намаас нэр дэвшигч Инхолт, Арчис намаас нэр дэвшигч Баттулга нар өрсөлдсөн. Ингээд Баттулга нэр дэвшигч за нийт сонгогчдын 50.61% буюу 611,226 сонгогчдын саналыг авч энэхүү ерөнхийлөгчөөр сонгогдсон. За аймаг нийслэлийн дүүргүүдээр хуваах юм бол Монгол Ардын намаас нэр дэвшигч Инхолт 10 аймагт ялалт байгуулсан байна. Нийслэлийн 2 дүүрэгт ялалт байгуулсан. Харин Арчис намаас нэр дэвшигч Халтмаагийн Батулга 11 ялалт байгуулж нийслэлийн 7 дүүрэгт ялалт байгуулсан юм а. За сэнийгийн мэдээ таамтга үзэгч та бүхэнд баярлалаа. Үргэлжлүүлэн та бүхэнд зарим нэгэн мэдээллийг хүргье. Монгол Улсын 5 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Батулга тангараг өргөх ёслолын ажиллагааг бид бүхэн шууд амжуулан хүргэж байгаа. За шинээр сонгогдсон ерөнхийлөгч Баттулгын намтар улс төрд хийсэн ажил болон хийж хэрэгжүүлсэн ажлыг одоо та бүхэнд танилцуулъя. Монгол Улсын 5 дахь ерөнхийлөгч Халтмаагийн Батулга 1963 онд Улаанбаатар хотод эцэг Халтмаа их должин сүрэнгээхээ 2 дахь хүүхэд болон мэндэлсэн. Батулга Улаанбаатар хотын 34-р сургууль, дүрслэх урлагийн дунд сургуулийг тус дүүргэж зураач мэргэжил эзэмшсэн юм. Тэрээр 1982 онд 19 настайдаа урчуудын эвлэлийн хороонд зураачийн ажиллаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн төвтэй. За мөн энэ хугацаанд самбо жуда бүхийн улсын шигшээ багт хуригдан 1983-аас 1989 онд дэлхийн аварга, дэлхийн цомын тэмцээнүүдээс 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль авч алтан соёнбот далбайгаа мандуулан төрийн дуудлаа удаадараа ихшиглүүлсэн юм. Анхны бизнесийн гараагаа хүүхдийн хувцас соёх, Унгар улсад борлуулах дүрс бичлэгийн тоног төхөөрөмжийг Сингапур улсаас импортлох зэргээр эхэлж байсан бөгөөд шинэхэн батлагдаж байсан компани тухай хуулийн дагуу 1992 онд Женко компанийг үүсгэн байгуулж захирлаар нь ажилласан юм. Тэрээр 2004 онд анх улс төрийн гараагаа өөрийн төрлөх нутаг Баян хонгор аймгаас эхлүүлсэн. 2004-өөс 2008 онд улсын хурлын гишүүн, 2008-аас 2012 онд Монгол улсын засгийн газрын гишүүн зам тээврийн 2008-аас 2012 онд Монгол улсын засгийн газрын гишүүн зам тээвэр барилга хот байгуулалтын сайд, 2008-аас 2012 онд Монгол улсын их хурлын гишүүн, 2012-оос 2016 онд Монгол улсын их хурлын гишүүн, 2012-оос 2014 онд Монгол улсын засгийн газрын гишүүн үйлдвэр хөдөө аж ахуйн сайд, 2007 оноос Монгол улсын ерөнхийлөгчөөр тус ажиллаж байна. Мөн түүнчлэн тэрээр 2006 оноос жуда бүхийн холбооны ерөнхийлөгчөөр одоо хүртэл ажиллаж байна.
Мөн Халтмаагийн Баттулга нь улс төр нийгмийн идэвхтэй зүтгэлтэн. Тэрээр Монголын ардчилсан холбооны дарга, ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн, Монголын жудаа бүхийн холбооны ерөнхийлөгч, Монголын малчтын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, бодибилдингийн холбооны ерөнхийлөгч, олон улсын монголч эрдэмтдийн холбооны дэд ерөнхийлөгч, олон улсын жудогийн холбооны бодлогын зөвлөлийн Аз ТV-г хариуцсан тэргүүнээр тус сонгогдсон ажиллаж байна. Тэрээр сайд байхдаа Монгол улсын бүх аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хүчилттэй замаар холбох зураг төсөл, хөшрөгтийн хүндийн нисэх шин буудлын зураг төсөл, төмөр замын зураг төсөл, сайн шандын аж үйлдвэрийн зохицолборын зураг төсөл, Алтан булгаас Улаанбаатар замын үд чиглэлийн хурдны замын төсөл, Майтар Эко Сити төсөл, шин ярмаг төслийг бэлтгэх ажлуудыг тус удирцсан. Халтмаагийн Баттулга нь 1995 онд Монгол улсын Гавьяат Тамирчин цол, 2017 онд олон улсын бодибилдингийн холбооны Очир Эрдэнэ цом медаль, мөн онд олон улсын жудогийн холбооны Алтан од дээд шагналаар тус шагнуулсан юм. Түүний санаачлаг, дэмжлэг, удирдлагын дор цонжин болдогдох Чингис хааны морд хөшөө зохицолбор, шин сум төсөл, Улаанбаатар хот дахь нарны гүр, богд уулын арын зам зэрэг бүтээн байгуулалт, нүүрсний шингэн түлш гаргах үйлдвэрийн төсөл, 100 мянган айлын орон сууц төслүүд тус хэрэгжсэн гэж үздэг. Хамт гооцогч та бүхэнд баярлалаа. Төрийн ордны их танхимд Монгол улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол эхэлсэн байна. За үүнийг та бүхэнд шууд хүргье. Элчин сайд Ip Вейкайт зэрэг гадаадын зочид төлөөлөгчд, Монгол улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийн газрын тэргүүнаар оролцож байгааг мэдэгдэе. Одоо Монгол улсын үндсэн хуулийн 32 дугаар зүйлд зааснаар Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Галтмаагийн Баттулга Монгол улсын их хуралд тангараг өргөнө. За ерөнхийлөгчөөр сонгогдсон Баттулга таныг тангар өргөхийг урьж байна. Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө үндэсний хэв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, үндсэн хуулийг дээдлэн сахиж, ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангаргалъя.
Одоо бүрийн эрхийн хугацаа дуусгаар болсон ерөнхийлөгч төрийн тамгыг шинэ ерөнхийлөгчөд өргөн барина. Монгол улсын ерөнхийлөгч Галтмаагийн Батболго танд улсын их хурлын нэрийн өмнөөс баяр хүргье. Улсын их хурлд тангараг өргөсөн энэ мөчөөс та Монгол улсын үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан Монгол улсын ерөнхийлөгчийн өрн эрхийг хэрэгжүүлэх ажил албандаа орж байна. Монгол түмний язгуур эрх ашиг, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, улсын их хурал, засгийн газрын эв нийлсэн, бүтээлч, харилцан ажиллагааг ханган ажиллана гэдэгт бид итгэж байна. Төрийн тэргүүн Монгол улсын ерөнхийлөгчийн өндөр дээд албанд хичээнгүйлэн зүтгэсэн захиагийн элбэг доржид улсын их хурлын нэрийн өмнөөс талархал илэрхийлж танд эрүүлэнг сайн сайхныг хүсээрөөё. Одоо Монгол улсын ерөнхийлөгч Галтмаагийн Батболгод иргэдийн төлөөлөл баяр хүргэж үг хэлнэ. Хүмүүн олондоо хүндлэгдсэн, төр улсаа мандуулсан, ард түмнийхээ эзэл сэтгэлийг даасан, улс их орноо дэлхийн хөгжилтэй орны жишгт өрсөн тийм сайн ерөнхийлөгч болоорой өмнөхөө.
Улсын их хурлын эрхэм гишүүдээ хүндэт зочдоо. Одоо Монгол улсын ерөнхийлөгч Галтмаагийн Баттулга улсын их хурлд болон ард түмэндээ хандаж үг хэлнэ. Ерөнхийлөгч таныг эндэлт урьж байна. Монголчуудаа элэг нэгт ахан дүүсээ улсын их хурлын эрхэм гишүүдээ хүндэт зочид хадагтаа ноёдоо миний бие иргэдийнхээ итгэлийг хүлээж Монгол улсын ерөнхийлөгчийн тангаргийг саяхан өргөлөө. Энэ бол иргэд сонгогчдоос надад хүлээлгэж буй их итгэл найдвар өндөр хариуцлага бөгөөд би ерөнхийлөгчийн албыг өвөг дээдсээс уламжлан ирсэн төрч ёсны нандин хэлхээ ард түмнийхээ төлөө сэтгэл оюунаа дайчлан чин шударгаар зүтэх дуудлага хэмээн хүлээн авч байна. Итгэл өгч, найдан дэмжиж, Монгол улсаа хөгжүүлэн дэвжээх мөрийн хөтөлбөрийг минь дэмжсэн нийт иргэдтэй халуун баяр талархал илэрхийлье. Мөн хамтран өрсөлдөж Монгол улсад гарчилсан сонголтыг хүлээн зөвшөөрсөн өрсөлдөгчдөө Монголын төлөөх цаашдын үйл хэрэгт бас амжилт хүсье. Мөн энэ мөчид Монгол улсын ерөнхийлөгчөөр хоёрынтой сонгогдож ажилласан Захиагийн элбэг дөрж ерөнхийлөгчгөө цаашдын ажилд бас үйлсэд амжилт хүсье. Баярлалаа. Өнөөдөр Монголын ард түмэнд олон төрлийн хүлээлт байна. Шийдлээ хүлээсэн олон сорилтууд ар араасаа бодлого нөхөж хамтын ажиллагаа хөдөлмөр зүтгэл их оронч сэтгэлгээг шаардаж байна. Олон түмний хүлээлт бол хийх ажлын минь замын зураг болж түүнийг хэлбэрлэлгүй хэрэгжүүлэх нь надад оногдсон үүрэг гэж би ойлгож байгаа. Миний бие Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагчаар та бүхнийхээ итгэл дэмжлэгээр сонгогдож дөнгөж сая Монгол улсын үндсэн хуулийн дагуу тангарагаараа өрлөө. Та бүхнийхээ өндөр итгэлийг би шаргуу зүтгэлээр хариулан ажиллахаа энд дахин тангаргалж байна. Их хурлын эрхэм гишүүдээ та биднийг хойшлуулсгүй шийдэх ёстой ажлууд шилээ даран хүлээж байгааг бид бүгд мэдж байгаа. Би нэн дэргүүнд иргэдээс ядуурлаас гарах ажилгүйдлийг арилгахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Хүлээн авна уу? Өнөөдөр ядуурл ажилгүйдэл нь ноцтой хэмжээнд ирж үндэсний аюултай байдалд хүрчээд байгаад би онцгой анхаарч бүх боломж олцоог үүнд чиглүүлэн төвлөрч та бүхэнтэй хамтран ажиллах болно. Энэ зорилгын төлөө засгийн газар улсын их хурлтай хамтарч нэгэн хүчээр үр дүн төрхийг зорих болно гэдгээ бас та бүхэнд дуулгая. Хамтын хүч ямагт амжилт авчирдаг лээ. Та бүхний зөв шийдвэр, зөв бодлого бүрийг би дэмжин ажиллах болно гэдгээ бас хэлье. Ард түмний эрх ашгийг огоорсон, дутуу төлөв боловсруулсан бодлого, шийдвэр, хууль тогтоомж гаргаас засах задруулахын төлөө шаардах шүүмжлэх болно гэдгээ бас хэлье. Монголчуудаа хан дүүсээ би иргэдээ сонсдог, иргэдтэйгээ хамтран эхийг бүтээдэг ерөнхийлөгч байна. Монгол улс богино хугацаанд эдийн засгийн бодит өсөлтийг бий болгосон дэлхийд нэртэй дотоодын үйлдвэрлэл хөгжсөн, иргэдийн маань бүтээмж нэмэгдсэн улс орныг иргэдийнхээ оролцоотой цогцлоож чадна гэдэгт би итгэлд өгс байна. Миний бие ажлын зарчимдаа дараах зүйлийг дэмжихгүй гэдгээ бас энд онцлон хэлмээр байна. Хууль ёсыг уландаа гიშгсэн хууль даанч түшмөдийн бодлыг бол эзэж дэмжихгүй. Тэдний бусрамг үйлдэлийг хуулийн дагуу даслан зогсооно.
төрийн албыг 8 алдаг аливаа төрлийн гэмт үйлдэлтэй шийдвэртэй тэмцэнэ. Иргэдэн ядуур уулж цөөн хүний халаас зузаардаг бурангуй ёсыг таягдан хайна. Хүний эрхийг хөсөрдүүлдэг, иргэдээ ялгуурладаг харгас жишгийг мөн халах болно. Би эв нэгдлийг эрхэмлэж үндэсний эрх ашгаа дээдэлсэн ерөнхийлөгч байна. Эрх чөлөө шудраг ёсыг сахин хамгаалж иргэнэ дээдэлсэн ерөнхийлөгч байна. Би эдийн засгаас эргэж аж үйлдвэрийг хөгжүүлсэн ерөнхийлөгч байна. Би экологийн тэнцвэрийг хангаж газар нутгаа хамгаалсан ерөнхийлөгч байна. Би экспортын шинэ ирнийг эхлүүлсэн эрхтгш гадаад харилцааг эрхэмлэгч ерөнхийлөгч байна. Энэ цагаас эхлэн Монгол улсаа бүтээгч орн, үйлдвэрлэгч улс, хамтрагч, үндэстэн байхын төлөө ажилдаа шуурхайлан орно. Мөнхийн 2 хөрш Оросын холбооны улс бүгдээрээ хятад ард улстай найрамдалт сайн хөршийн харилцаагаа бүх талбарт хэлж 3 дахь хөршийн бодлого дээр онцгой анхаарал хандуулна. Монголын маргаашийг эх орныхоо хөгжлийн замыг алс харж чаддаг, түүний төлөө сайн үйлсийг дэлгэрүүлдэг, хамтарч чаддаг ерөнхийлөгч байна. Мөнх тэнгэр бидний ивэг сайн бүхэн дэвжин дэлгэрэх болтугай. Дээдсийн маань хэмэрсүлд биднийг урайлан дуудгаа. Монгол улс хөгжин бадардаг. Баярлалаа. Монгол улсын их хурал болон Монголын ард түмэнд хандаж үг хэлсэн Монгол улсын ерөнхийлөгч Баттулга танд баярлалаа. Эрхэм хүндэт улсын хурлын гишүүдээ энд хурам цугласан гадаад дотоодын зочид төлөөлөгчдөө та бүхэнд болон нийт ард иргэддээ тулгар төр байгуулагдсны 2226 их Монгол улс байгуулагдсны 811 ардын хувьсгалын 96 жилийн үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Эр бэрээрээ эзэн нь байж, эрмэг хурдаараа эрлэхэг нь байж, эрхээ мэрэгнээрээ төрүүнд нь байж, дэлгэр зуны налгар талдаа дэнч отоотол сайхан наадаарай. Монгол улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болон Монгол улсын их хурлын 2017 оны ээлжит бус чуулган үүгээр өндөрлөж байгааг та бүхэнд мэдэгдэе. За ингээд Сенийг телевизтэй хамтдаа үзэгч та бүхэнд баярлалаа. Сенийг телевиз. За улсын хурлын ээлжид тус чуулган болон за Монгол улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг та бүхэндээ шууд амжилан хүргэлээ. Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга за ерөнхийлөгчийн тангарагаа өргөснөөр ийхүү түүний бүрэн эрх хэрэгжиж байна. Ингээд монголчууд бид хүн бас нэгэн Монголынхон түүхэн үйл явдлын томоохон үйл явдлын гэрчин боллоо. Ингээд хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Дэнч хотоотол сайхан надараа.
ямар мэдээллийг үзүүлэх вэ гэсэн сонголтоос бидний ажил эхэлдэг. Танаа хурш та бидний хүүхдэд хамааралтай асуудлыг бид сонгоовч мэдээллийг хүргэх болно. Заримдаа таны үздэг 2 минутын мэдээг 2 хоногийн турш бэлтгэх шаардлага гардаг. Цуурхай байх бидний хувьд чухал хэдий ч үнээс илүү үнэн бодиттой мэдээлэл хүргэх нь илүү чухал юм а. Бусад дэлхийн сонин сайтууд энэ өдөр ямар сэдэв, ямар мэдээ онцолсон бэ гэдгийг Синий телевизээр та бүхэн нэгдүгээр томдон үзэх боломжтой. Төрийн гаргасан шийдвэр иргэдийн амьдралд яаж тусч байгаа вэ гэдэг мэдээллийг бид сонгоо авдаг юм. Сурвалжлага бэлтгээд ороод ирлээ. Хэрвээ нэг хүний асуудал нийгмийн асуудлын илэрлэл бол бид энэ тухай сурвалжладаг. Олон нийтийн сүлжээнд хариуцлагатай их сурвалжаас мэдээлэл авдаг байх нь улам бүр чухал болж байна. Та бүхэн Facebook, Twitter бидэнтэй нэгдэж мэрэгжлийн сэтгүүл зүйн галт гонд гэсэн мэдээллийг хүлээн аваарай. Үзэгч та бол бидний чухал их сурвалж. Бид олон нийтийн дуу хоолойг цаг алдалгүй хүргэх болно. Фокус мэдээллийн хөтөлбөрт анхаарлаа хандуулна.